2024 онд гэхэд зөвхөн тухайн жилдээ нийт 170% буюу үндсэндээ 2.7 дахин хувьцаа нь өсчихсэн байгаа. За тэгэхээр ногшоо үзүүлэлт бол нийтдээ тогтмол олгодог байх нь, тогтмол нэмээд явдаг байх нь, жилд нэг өгдөг, ногдлшиг үуж бол бүр төдийлөн нэг тийм өндөр бол биш, харьцангуй сайн боломжийн хувьд банкны хадгаламжаас бол илүү байна. Тэр нэг эдгээр үзүүлэлтээр бол ногшоо үзүүлэлт бол онц байх нэ. За хэдүүлээ банксын хувьцааг авч байгаа бол банксын бондыг нь авч байгаа бол банксын ашигтай ажиллагаа актив дээр хэзээ хамгийн харах хэрэгтэй зүйл бол ер нь одоо LT харьцаа буюу нийт актив дээр нь хэдэн зээл бүрдүүлээд байгаа гэдгийг хэзээ харах хэрэгтэй байдаг. Яг бол банкч тэр банк ус тэр өөрөө их хэмжээний их усэр татаад их усэр болгож төлбөртэй байгаа шүү. Чухал анализын дотоод зах зээлийн дугаар ихэд бэлэн боллоо. За өнөөдрийн дугаараар хэдүүлээ бирж дээрх бас нэгэн сор хувьцаа болох лендийн талаар ярилцсанаа. За бид нар өмнө QPay хаан банкыг ярьж ирсэн. Тэгэхээр манай арилжааны албаны зүгээс нийт харилцагчтай хөрөнгө оруулалтын багц портфолио бүрдүүлдэг. За түүн дээр бол 70-80% нь бонд бүрдүүлээд үлдсэн 20-30% нь ногдлшийн хөгжөөнтөртэй ирээдүйд потенциалтай хамгийн сайн гэсэн 4-5 хувьцаа бүрдүүлдэг байгаа. Тэгэхээр та бидний ярьж байгаа эдгээр чухал анализын дугаар дээр ярьж байгаа хувьцаанууд бол бүгд тус багцад бүрддэг хамгийн сайн гэсэн шилэгдсэн хувьцаанууд юм шүү. За лендийн хувьд бол өнөөдрийн лайв дээр хэдүүлээ уламжлалтаар мөн адил хамгийн гол үзүүлэлт лендийн ногдлшийн гүйцэтгэл яадаг, ханшин хэр зэрэг байна, хөрөх чадвар ирээдэг амун санхүү бизнесийн гүйцэтгэлийг нь яриад явна. За өнөөдрийн одоо манай нийт харилцагчтай бол манай компани зүгээс лендимэний одоо хувьцааны хамгийн гол мэдээллийг багтаасан хөрөнгө оруулалтын зүгээс харахад гол мэдээллийг багтаасан товч шинжилгээний материалыг мэйлээр илгээсэн байгаа. За шууд дүгнэлтээс хэлэхэд таны хөрөнгө оруулалтын багц дээр лендийн хувьцаа байх юм уу гэвэл би бол байхыг зөвлөж байна. За мэдээж үндэслэл нь бол энэ дээр тайлбарлана. Одоогийн үнэлгээ, за компани бизнесийн онцлог, за түүхэн хугацаанд бизнесийн гүйцэтгэл өсөлтийн хувь, за нийт салбарын тоон үзүүлэлт зэрэг хэд хэдэн үзүүлэлтэд үндэслээд лендийн хувьцаанд хөрөнгө оруулахыг бол зөвлөж байна. За үүнийг хэдүүлээ эдгээр 4 слайдаар нотлъя. За нэгдүгээрт уламжлалсаар хувьцааны талаар мэдээлэл хүргэе. За баруун талын график дээр бол сүүлийн 7 жил буюу тухайн компани 2018 онд IPO хийжсэн. За тэгэхээр өнөөдөр хүртэл хувьцааны ханшийн графикийг харуулж байна. За дээрээс хараад үзвэл өчигдрийн хаалтын хашаар буюу 6 сарын 24-ний өдөр тухайн лендing нэг шиг хувьцаа 142 дээр хаагдсан байгаа. За баруун талын хэдлийн хувьцааны ханшийн графикийг харуул үндсэндээ 2023 оноос бол маш өндөр өсөлт үзүүлсэн байгаа нь энэ дээрээс харагдаж байна. За хэдлээ зэрэг харьцуулаа үзье л та. Тухайн компани IPO анх 25 дээр гарч. За өнөөдөр бол 124-тэй буюу IPO үеэс хойш өнөөдрийг хүртэл 7 жилийн хугацаанд нийт 470% маш өндөр өсөлт үзүүлсэн байгаа. За зөвхөн сүүлийн хугацааг нь хараад үзвэл 2024 онд гэхэд зөвхөн тухайн жилдээ нийт 170% буюу үндсэндээ 2.7 дахин хувьцаа нь өсчихсэн байгаа. За яг оны эхнээс хараад үзвэл бол өнөөдрийг хүртэл 7 орчим хувиар баг зэрэг уналттай харагдаж байна. За 2000 ингээд график дээр гарч байгаа доо маш тод харагдаж байна. 23-24 оноос хувьцааны хаш яагаад ингээд супер 2-3 нугараад өсчихөө гэвэл үндсэндээ бол шууд компани бизнесийн гүйцэтгэлтэй холбоотой. За 2023 оны лендийн тайлан бол үндсэндээ цэвэр ашиг 2-3 дахин нуглаад нийт хүүгийн орлого, нийт актив зээлийн багцаа дандаа 100% 2 дахин өсөж гисэн байгаа. Тэгэхээр суур компани бизнесийн гүйцэтгэл маш өндөр байсан. Түүнтэй холбоотойгоор ногдол ашигч мөн даблтаа авчихсан. Тэр нэг бизнесийн гүйцэтгэлтэй холбоотойгоор хувьцааны ашиг бол өссөн байх нэ. За доош талаад харуул 52 хоног буюу өнөөдрөөс сүүлийн 1 жилийн хугацаанд дээд дот хашааг нь хараад үзвэл за хамгийн одоо багтаа 99-тэй. За хамгийн өндөр 179 хүрс харж байна. Тэгэхээр сүүлийн хугацаанд бол маш өндөр дээшээ өссөн байгаа нь энэ дээрээс харагдаж байна. За эргэлтэнд бол тухайн компани бол нийт 800 сая хувьцаа гарсан. Яг эргэлтэнд байгаа нэг 740 орчим сая хувьцаа эргэлдэг. За компани нийт хувьцааныхаа 7% одоо хувьцаа эзэмшиж буюу халаасалсан байдаг нэг 60-аас 70 сая орчим хувьцааг халаасан. За хувьцаа эзэмшин хэн бэ гэж харуул нэг 75 орчим хувийг нь Ant Systems толгой компани эзэлдэг. За Ant Systems-ийн дээр бол Ant Global гэдэг яг том одоо менежментийн холдинг компани бол байгаад байгаа. За тэгэхээр нэг 7% нь халаасны хувьцаа, 75% нь Ant Systems нөлөө бүхий. За үлдсэн нэг 15-16% нь бол олон нийтээр та бидний гар дээр бирж дээр арилжаалагдаж гэж бол болох нэ. За нэг өдрийн дундаж арилжааг нэг уламжлалсаар 2024 оны хэдлээ хараад үзвэл 24 оны дундаж ханш нэг өдөрт 10 сая орчмын арилжаа хийгдэх байгаа. За яг энэ нэг топ 20-ийн дундаж 15 саяар хэдлээ хараад үзвэл 0.7 харьцаатай буюу харьцангуй өдрийн арилжааны төх хөрөх чадвар харьцангуй боломжийн нормал гэж бол болох нэ. За тэгэхээр хувьцааны ханштай холбоотой тон үзэлт бол нэг иймэрхүү. Нэг дүгнэлтэхэд хөрөх чадвар бол хамгийн гол нь боломжийн байх. За Ant Systems бол 75% эзэмшдэг байгаа хувьцааных нь.
За үргэлжлүүлээд ногдол ашигын мэдээлэл рүү оръё. За лендийн хувьд бол ногдол ашигын үзүүлэлтийг бол сайн гэдэг бол хэлж болно. За яг хуу ногдол ашигын өгөөж дивиденд дийлдийн хувьд бол төдийлөн тийм одоо 15%-аас дээш 20%-тэй тийм өндөр бол биш. Хэдий ч ногдол ашигаа тогтмол сайн тараадаг, ногдол ашиг тараалтыг нэмэгдүүлж идэг, харьцаагаа бариад явж идэг. Тэгэхээр нэг нийт үзүүлэлтээр нь бол ногдол ашиг үзүүлэлтийг бүхэлд нь онц үнэлгээ өгч болно. За дээрээсээ хараад үз. Баруун талд сүүлийн одоо 4 жилийн бодит гүйцэтгэл нь за 2025 оныг төсөөлөөр тавьсан байгаа. Тэгэхээр нэг 5 жилийн графикод харагч чинь. За дээдлийн графикийг хэлээд хараад үзвэл тод саарлангийн босоо баган дээр тухайн жилийн одоо компани цэвэр ашигыг харуулж байна. За хажуудлын саарл дээр бол тухайн жил тараасан нийт ногдол ашигын хэмжээг нь харуулж байна. За ногоон өнгийн хувь бол мэдээж нийт ашигынхаа хэдийг нь эзэдээ өгсөн бэ ногдол ашигын хувийг нь харуулж байна. За ингэж хараад үзвэл 28, 29, 30 гэл нэг сүүлийн хэлээд 5 жилийн дундчлаад үзвэл одоо payout ratio нь ногдол шиг quality нь дунджаар нэг 28-аас 30%тэй буюу цэвэр ашиггаа 3.1-ийг бол эзэдээ өгчдөг бизнес бол байгаад байна. За хэдлийн мэдээж хувьцаанд дөрөнгө оруулж байгаа. Жил болгон ногдол ашиг бол энэ компаниас бол авна. Тэр хүрээнд бол ногдолчгийн өсөлтийн хувь хэр зэрэг тараалтыг нь харах нь бол зайлшгүй чухлаа. За ингээд хараад үзвэл ер нь 21 оноос 24 хүртэл ногдол шиг тараалтын одоо нийт хэмжээгээ бол ер нь жил болгоныг 60 орчим хувиар дунджаар тогтмол. За зарим жил бүр нугасан харж байна 2024 оны байдал. 21 онд нёгийг тараадаг байсан бол 24 он өчигдрийн байдлаар өнгөрсөн жилийн байдлаар 11 тэрбумын эдийн ногдол шиг тараадаг болчихсон. Маш сайн өсгөөд явж байгаа. За хувь нь бол 30% дээр 28% дээр бол бариад явж байгаа нь энэ дээрс харагч байна. За дараас нь жилийг нь хараад үзвэл ер нь IPO 18-оос 24 оны хүртэл буюу нийт 7 жилийн хугацаанд жил болгон компани зүгээс ногдол шиг тараас тогтмол нэмэгдүүлж ирсэн. Тэгэхээр бол жил болгон олгосон байх нэ. За дундаж payout нь 28%-тай сайлсан. За өнөөдрийн хашаар 142 гэдэг хувьцааны хаш дээр хараад хэдлээ. Эх оны цэвэр ашиг нэг харьцангуй органикаар салбарын нэг дундаж өсөлтөөр хараад нэг 35-40 орчим хувийн өсөлт үзүүл ингээд хараад үзвэл нэг эх жил 16 орчим тэрбумын ногдол шиг бол тараахаар бол хүлээж байна. За энийг нь өнөөдрийн хашаар хэдлээ тооцоод дундаж payout 28-аараа бодоод үзвэл нэг одоогийн хашаар бол ногдол шиг 14% дээр. За энэ бол ер нь сайн үзүүлэлт. Банкны хадгаламжаас л дорож 2-1% илүү гүйцэтгэлтэй гэсэн. Та тэр хувьцааг эзэмшнээрээ хашийн өслөөс гадна эзнийхээ хуваар ногдол шууж 13-аас 14% авах бүрэн боломжтой байна л гэсэн санаа багтах. За тэр нэг ногдол үзүүлэлт бол нийтдээ тогтмол болгодог байх нь, тогтмол нэмээд явдаг байх нь, жилд нэг өгдөг, ногдол шууж бол бүр төдийлөн нэг тийм өндөр бол биш, харьцангуй сайн боломжийн хувьд банкны хадгаламжаас бол илүү байх. Тэр нэг эдгээр үзүүлэлтээр бол ногдол үзүүлэлт бол онц байх нэ. За хэдүүлээ үргэлжлээд лендинг санхүү рүү орц. За яг санхүү рүү орохоос өмнө энэ компани ер нь танд товч мэдээллийг хүргэхэд за ленд бол анх 2016 онд үүсгэн байгуулагдсан. За Монголын анхны финтек банк ус санхүү байгуулагч явдаг. За финтек салбарт бол тэргүүлэгч нь байгаад. За яг өнөөдрийн 24 оны байдлаар бол Монголд нэг 570 орчим банк усуд байгаад. За үүний нэг 70 орчим нь финтек суурьтай банк усуд гэж байгаа. Тэгэхээр ленд бол үүндээ бол тэргүүлдэг. За нийт актив, нийт зээлээрээ нөгөө финтек банк ус салбар дундаа ер нь нийт санхүүгийн үзүүлэлтээр 5.1 буюу 20 орчим хувийг бүрдүүлдэг салбартаа нэлээд том үнэлэхүйц том компани гэж бол хэлж болох нэ. За яг нийт банк усын нэг зээл активын нэг 7 орчим их найттай, зээлийн багц нэг 5.7 их найттай активтэй байгаа. Нийт одоо 500 хэдэн банк дундаар бол за яг үүнийхээ нөгөө 70 финтек банксыг нь хараад үзвэл тэдгээр 70 финтекийн зээлийн багц нэг 1.3 их найт орчимтой байгаад гэсэн үг. За түүндээ бол ленд бол 20 орчим хувь эзэлдэг том компани бол байх нэ. За тэр бол анхны финтек компани. За эхлээд компани санхүүгийн байдал руу хараад үзье. За хэдүүлээ ер нь л одоо банк ус санхүү байгууллагын хувьцаанд хөрөнгө оруулалт хийж байгаа бол эдгээр санхүү ашигтай ажиллагаан дээр бол яг тухайн компани онцлогтон тохирсон гол санхүүгийн үзүүлэлт харах хэрэгтэй би индикаторуудыг нь тогтмол тусгаад явдаг байгаа. Тэгэхээр хэдүүлээ бол банк усын бизнес модельийг бол мэдээ шүү дээ. Банк бол яадгүй гэхээр хадгаламж байдлаар өөрийн нэр дээр их усруу татдаг, хүмүүсийн хадгаламжийг татдаг. За түүн дээр 3-4, 5% спречингээгээд бизнесийн зээл, тэтгэврийн зээл болгоод явдаг. Тэр тэндээс голоос олж байгаа гол шиг нь бол хүүгийн орлого нь болдог. За банк бас бол үүнтэй бол төсөөтэй. За яг хуу банк бас өөрийн нэр дээр хадгаламж байдлаар бол их усрыг татахгүй ч нөгөө талаа бондоор ч юм уу, итгэлслэр ч юм уу гадны санхүү байгууллагаас их усруу татаад түүнийгээ зээл болгоод байдлаар гаргадаг. За лендийн үндсэн борлуулалтын орлого нь юу вэ гэхээр ерөөсөө нийтлэг 2 том зээл. Нэг талд бол хэрэглээний зээл байгаа. Ленд минь аппликейшнээр дандаа дамжуулж зээл ялгадаг. За нөгөө талд бол худалдан авалтын болон жижиг дундад зориулсан бизнесийн зээл байгаа. Flexi зээл гэдэг шинэ бүтээгдэхүүн нь танилцуулсан байгаа. Тэгэхээр энэ компани гол бизнес бол аппликейшн финтек суурьтай. За түүгээрээ дамжуулаад бизнесийн жижиг дунд зээл болон иргэдэд хэрэглээний барьцаагүй цахимаар
зээл олгож гэж хэлж болох нэ. Тэр нэг ийм богино хугацаанд хэрэглээний жижиг дундаж жижиг дүнтэй бизнесийн зээл барьцаагүй олгодог компаниудын нэг банк улсын онцлог нь бол зээлийн хэрэгцээ бол маш өндөртэй байгаа. Тэр нэг тухайн онд олгосон зээлийн нийт хөрөнгөлсөн дүн тухайн жилийн зээлийн үлдэгдэл дүн бол амар зөрүүтэй байдаг. Яагаад гэвэл зээл нь иргэн төлөвтэй бол түүнийг олгоод яваад маш өндөр хэрэгцээтэй гэж бол хэлж болно. Тэгэхээр энэ бол маш үрээштэй бизнес байгаа. За зайдлаа санхүүг нь хараад үзье. За ингээд хараад баруун талд бол компани нийт актив болон нийт зээлийн хэмжээг нь харуулж байна. Актив буюу нийт хөрөнгийн хэмжээг. За мөн л адил сүүлийн 4 жил за 2025 оны 1-р улирлын аудит үе тайлан сүүлийн 5 одоо жилийн хугацаанд гүйцэтгэлийг нь харуулж байна. За босоо багаан дээр бол нийт хөрөнгийн хэмжээ буюу актив хэмжээг нь харуулж байна. За саарлангийн граф дээр тухайн активд хэдийг нь одоо тухайн компани цэвэр зээлийн багц бүрдүүлж байгааг нэг энэ дээрээс бол харагдаж байна. За ингээд харуул 2024 оны байдлаар одоо ленд юм бол нийт актив нь бүр 252 тэрбум төгрөг гэсэн нэг одоо жижигхэн банкны түвшинд маш том үнэмлэхүйц хэмжээний активтэй болчихсон. За үүнийх нь 231 нь цэвэр зээлэн бүрдүүлж идэг. Тэгэхээр хэдлээ одоо айгүй чухал зүйл ярина. Банк улсын хувьцааг авч байгаа бол банк улсын бондыг нь авч байгаа бол банк улсын ашигтай ажиллагаа актив дээр хэлээ хамгийн харах ёстой зүйл бол ер нь одоо LT харьцаа буюу нийт актив дээр нь хэдэн зээл бүрдүүлээд байна гэдгийг хэлээ харах ёстой байдаг. Яг бол банкч тэр банк улс тэр өөрөө их хэмжээний их усэр татаад их усэр болгож төлбөртэй байгаа ш. Одоо жишээлбэл 20% хүүбүүсүүд гарч ийн 19% гарч ийн гэдэг чинь тэр болгон чинь өөрөө их усрын зардлыг төлж идэг. За банк ус өөрийнхөө актив дээр их усрыг татж та нөгөө талдаа зээл болгож гаргахгүй бол өөрөө их усрын зардлыг ямагт төлөө явж идэг байгаа. А мөн банк усын хувьд бол актив дээрх зээлийн багц өндөр байх нь аюул чухал. Яг бол зээл нь тухайн компани үндсэн бизнес учраас хамгийн өндөр үр ашигтай, хамгийн өндөр маржинтай одоо бизнес нь болдог байгаа. Тэгэхээр актив дээрээ зээлийг гаргаж чадахгүй зүгээр мөнгө байлгаад хадгаламжин ч юм уу өөр байдлаар эргэлдүүлээд байл ашигтай ажиллагаагаа хороож ийн бол гэсэн санаа байгаа. Тэгэхээр LT харьцаа бол өндөр байх хэрэгтэй. За 2024 оны бодлоор нийт 500 банксан арга зүйн нэг 24 онд нийт активын 85 орчим хувийг нэг цэвэр зээл нь бүрдүүлээд байгаа статистикаас харуул. За лендийн хувьд бол харьцангуй өөр маш өндөр хувьтай. За ингээд хараад 2023-24 онд гэхэд дандаа 90% бүрдүүлээ явж байгаа. 93-92%. Тэгэхээр бол энэ үзүүлэлтээр бол ленд маш сайн үзүүлэлттэй болох нэ. За нийт үзүүлэлтийн дундчтай үзвэл нэг 88-90 орчим хувьтай бол харагч сүүлийн 5 жилийн хараад үзвэл. За нэгдүгээр чухал үзүүлэлтээр сайн хангаж чинь зээлийн багцаа тогтмол сайн олгоо явж байгаа. Нэг талаа их усрын татаад тэр их усрээр зээлээ тогтмол олгоо явж байгаа. Актив нэмэгдээ явж байгаа. За үргэлжлүүлээд өөрийн өрсөлтийг бид нар харах хэрэгтэй. За нэгэн ялангуяа энэ оноос эхлээд та бүхэн бич бол банкуд санхүү байгууллага санхүү засвал зохицуулах хорвол зохицуулагч байгууллага байдаг. За банкуудыг бол Монгол банкнаас бол зохицуулдаг байгаа. Тэгэхээр 2023-24 онд за эдийн засаг идэвхжлээд байгаад мөнгөний нийлэл, иргэдийн зээл, за зээлийн хөшөөрөхтэй худалдан авалт хэрэглээнүүд бол эрсхийн үнэмлэхүйц хэмжээний бараг түүхэнд байхгүй шиг бол нэмэгдсэн байгаа. Тэгэхээр үүний одоо банкны системийн зээлийн төвлөрөл, хөшөөргийн төвлөрлийг бууруулах хүрээнд зохицуулагч байгууллагад бас энэ оны эхнээс эхлээд журмын өөрчлөлтүүдийг оруулаад ер нь бол мөнгөний болгон төлөвийг бол чангатгаа явж байгаа. Тэгэхээр юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр банкуд санхүү байгууллагуудын зээл болгохын хувийг нь хүчээр одоо зохицуулагч байгууллага нь бууруулад зохистой харьцааны үзүүлэлтээр бол одоо бууруулаа явж байгаа. Хуучин бол жишээлбэл юм байсан шүү дээ. Банкуд чинь одоо өөрийн өрөнгө нь ийм байлаа гэж бодоход өөрийн өрөнгийнхөө 80% итгэлцэл татж болдог байсан. За гэтэл үүнийг бол шинэ журмаараа 60% болгоод бууруулчихсан байгаа. За нөгөө талдаа өөрийн өрөнгийн бонд нь 50 билүү 60% байсан чинь хуучин 50 байсан бол одоо 30% болгоод бууруулчихсан байгаа. Буюу өөрийн өрөнгийн энэ хувьас хэтрэхгүй бондыг гаргаж болохгүй байх нь байна. Итгэлсийг татаж болохгүй байна. За итгэлс нь юу хэлээд байна гэвэл одоо халамжтай төсөөтэй буюу итгэлсний суурилсан иргэдээс болон байгууллагаас мөнгө зээлээд түүнийг зээл болгох их усүр татах үйл ажиллагааг нь бол хэлээд байгаа. Тэгэхээр яагаад өөрийн өсөлт чухал вэ гэхээр банк улсын гол бизнес бол зээлийг гаргаж явах хэрэгтэй. Зээл гаргахын тулд их усүр хэрэгтэй. За их усүр гаргахын тулд нөгөө санхүү зөвлөх хорийн зохистой харьцаанууд чинь дандаа өөрийн өрөнгөдөр нь дандаа рэшио харьцаанууд зоогоод өгчихсэн байгаа. Тэгэхээр банк улсын өөрийн өрөнгөнд сайн нэмэгдээ явахгүй бол нөгөө их усүрээ татаж чадахгүй буюу зээлийг гаргаж чадахгүй том эрсдэлтэй бол тулгарх нэ. За мэдээж зээл гаргахгүй бол хүүгийн орлого буурна, цэвэр ашиг буурна. За нөгөө хувьцааны үнэлгээ чинь бол тэрийг дагаад одоо буураад эхэлнэ гэсэн. Тэр лендээр бол өөрийн өсөлтийг хараад үзвэл маш өндөр өсөлттэй байгаа. Ер нь бол нэг дунджаар компани нийт актив нь сүүлийн 5 жилд хараад жилийн дунджаар нэг 57%-тэй, нийт зээлийн багц нь жилийн 5 жилийн дунджаар бол 73% өссөн. Тэр нэг эдгээр өсөлтүүд бол салбарын дунджаар нэг 20-с 25% өндөр өсөлтүүд байгаа. За өөрийн хувьд бол мөн адил сүүлийн 5 жилийн нийлбэл дунджиж өсөлт нь нэг
40-50 орчим хувийн өндөр өсөлттэй байна. Тэр 30 орчим хувийн манда харагдаж байна. Тэр салбарын дунджаас бол мөн адилхан илүү байгаадах нэ. Тэр өөрөөрөө сайн нэмдэг. Тэр нь юусэвээрээ нөө харьцаа үзүүлэлтэн сайжраад зээлээ бол тултал нь олгоод явдаг бол байх нэ. За яг доорт нь бол өөр ингээ харьцаа нэг өсвөлбөрийн харьцаанууд бол энэ дээрс харагдаж байна. Үндсэндээ санхүүгийн леверэж нь харагдаж байна. 24 оны байдлаар 2.4-тэй, за 1.3, 23 оны байдлаар 2.1-тэй. За салбарын дунджийг нь хараад үзснээр 2.5, 2.6 орчим байсан бол санаж байна. Тэгэхээр лендийн хувьд бол харьцангуй леверэж бол дунджаасаа багтай буюу 2.4 гэдэг маань өөрөөрөнгөөсөө 2.4 дахин одоо өрийн хөшүүрхтэй гэсэн санаа байгаа даа. Тэр харьцангуй нормал түвшинд байгаад байна. За доошдоо алдартай PB харьцаа буюу үн одоо компани нэг ч хувьцаанд тогтох дансны үнийн харьцаа BPS-ийг доор нь харуулсан байгаа. За энэ дээр хоёулаа нэг нуршаад явах уу? Хэдlээ хувьцаанд хөрөнгө оруулж байгаа бол хамгийн чухал нь нэг ч хувьцаанд тогтох дансны үнийн буюу өөрөөрөнгөө үнэслэлийг харж явах хэрэгтэй. За ингээд хараад үзвэл 20 онд 22 байсан бол өнөөдөр бүр 98 болчихсон. 4-5 дахин өсчихсэн маш сайн өндөрсөлттэй бол харагдаж байна. Уусаа мэдээж бол аргагүй. Активын томроод, зээлийн багцсан томроод, ашиг ажиллагааны томроод өөрөөрөнгөө томроод. За доор нь ингээд хараад үзвэл PB харьцаа буюу үн дансны үнийн харьцаа нь дунджаар хал харагдаж байна. Тэр нэг дунджаар бүхэлд хараад үзвэл харьцангуй тухайн компаниуд жил болгоно тарцангуй хямдхан үнэлэг гэдэг энэ дээрээс бол харагдаж байна. За энийг яаж гаргаж ийнэ гэвэл мэдээж тухайн жилийн аудитд тайлангаас нь тухайн жилийнх нь дундаж хувьцааны ашаар нь бодоод явж байгаа. Харьцангуй одоо бодит гаргахын тулд за яг одоогийн байдлаар буюу 2025 оны Q1 маань гарсан байгаа. Одоогийн байдлаар ингээд хараад үзвэл PB нь 1.3-тай харьцангуй боломжийн үнэлгээтэй байна. Бүр нэг хямд гэж бол хэлэхгүй ч ер нь бол үнэлгээнд дээрээ л байгаа гэж бол болох нэ. За санхүүг нийтэнд дүгнээд хэлэхэд бол зээлийн багц, өөрийн өрөнгө, за BPS бүгд өндөр өсөлттэй, зээл олголт нь өндөр өсөлттэй. За нөгөө талаа зээлийн чанарыг нь хэлээ харах хэрэгтэй. Банк дээрс банк ус дээрс айгүй амин үзүүлдэг. Яг л зээлийн чанар муудаад ирвэл эрсдлийн сан байдлаар ашгаа хороогоод ирдэг. За ингээд хараад үзвэл лендing, зээлийн одоо чанаргүй зээлийг ногоон өнгийн граф дээр харуулж байна. За саарл өнгийн граф дээр нөө банк усын нийт салбарын зээлийг харуулж байна. За хараад үзвэл салбарын дунджаасаа ямагт чанаргүй зээлөө бага байдаг байна. Буюу зээлийн чанар нь сайн байдаг байна. Хамгийн сүүлд 24 онд ленди 4.3% чанаргүй зээл ярьцдаг. За нийт салбар нь 6.1-тэй. Тэгэхээр зээлийн багц бол чанартай байх нэ, актив чанартай байх нэ. За актив өсөл бол сайн байна. Тэгэхээр нийт санхүүг нь дүгнэж хэлбэл үндсэндээ 100-аас 100 өгч болох маш сайн санхүүгийн байдалтай бол байгаад байна. За эдлээ үргэлжлүүлээд ленди ашиг ажиллагаанд оролцох. За мэдээж банк ус учраас гол орлого нь хүүгийн орлого багтах. За ингээд харуул мөн адил ижил хугацаанд сүүлийн 4 жил 25 оны Q1-ээр авсан байдлаар 2 өнгийн граф гэвэл тавьсан байгаа даа. За дээдлэлт нь бол хэдлээ үндсэн одоо бизнесийн борлуулалт одоо үйлдвэрлэлийн компаниар бол борлуулалт нь буюу банксаар бол хүүгийн орлого нь харагдаж байна. За цэвэршүүлсэн хүүгийн орлого нь харагдаж байна. За хүүгийн орлогын өсөлтийг нь ногоон өнгийн граф дээр харуулсан байгаа. За босоо саарл дээр бол мэдээж нийт хүүгийн орлогыг нь харуулж байгаа гэсэн. Зарлын хасахын өмнөхөөс гэсэн үг. За саарл бүдэг саарл дээр нь цэвэр хүүгийн орлогыг нь харуулж байна. 24 оны байдлаар лендимэний нийт хүүгийн орлого нь 90 тэрбумт. За цэвэр хүүгийн орлого нь 67 тэрбумтын дээр сарагч. За ингээд өсөлтийн үнийг хараад үзвэл 23 онд 135%-тэй 2.3 дахин өсч гисэн. 24 он ч гэсэн 75%-тэй маш өндөр өсөлттэй байгаа энэ дээрээс харагдаж байна. За цэвэр хүүгийн орлогын өсөлт нэг юм байгаа бол манай талд нийтлээ нөө харьцаа үзүүлэлтээ хараад үзье. За банкус санхүү байгууллага ярьж байгаа л хэдлээ харах хэвээр чухал хүчин зүйлд бол хүүгийн өсөлтийн одоо орлогын өсөлтөөс гадна ашигын өсөлтөөс гадна хэдүүлээ цэвэр хүүгийн маржин гэдэг чухал үзүүлэлтийг бол харах шаардлагатай. За ингээд харуул лендийн хувьд бол 2024 оны талаар нэг 30%. Тэгэхээр банкны хэдлээ өмнөх лайв дээр ярьжсэн дагуу цэвэр хүүгийн маржин нэм маань юу гэсэн үг гэхээр тухайн банк усын одоо нийт актив дээр одоо нийт хөрөнгө дээр байгаа хүү олж олох чадамжтай активүүд гэж байгаа. Нөгөө бонд байдлаар мөнгө түүнтэй адилах ч юм уу эсвэл зээлийн багцууд нь байгаа. Тэгэхээр түүнийгээ эргэлдүүлээд түүнээсээ хэдэн хувийн хүүгийн орлого олсон бэ гэдгийг л харуулж байгаа гэсэн үг. Тэгэхээр нөө түрүү хэлсэн дагуу банк ус маань өөрөө зээлийг маш ихээр олгож явах хэрэгтэй. Актив дээрээ зээлийн эзлэх бай тогтвол нэмэгдүүлж явах хэрэгтэй. Тэгжээж нөө нэм маань нэмэгдээд явдаг бол байх нэ. За хараад үзвэл салбарын дунджаас бол мэдээж ленд хувьд бол өндөр нэлээд 24 онд бол 30% байгаа. За яг энэ хувийг гаргахад бол зөвхөн би зээлийн багцаас нь тухайн жилийн эцсийн аудит гэсэн тайлангаас нь зээлийн багцаас нь ботсон байгаа. Өөр мөнгө түүнтэй адилхан юм бол хүмүүс жоохон өөрчлөлттэй юм. За ингээд харуул салбарын дунджаас бол илүү байх нэ. За доотлолт нь компани цэвэр ашигын маржныг харуулж байна. 24 онд 40%. Одоо 100 саяын хүүгийн орлого болсон бол түүний
40 сая буюу 40% нь тэр компани цэвэр ашиг болоод одоо хувьсаа эзэмш та бидний эзэдийн хэмжээний нэмэгдүүлээд явдаг байх. Түүнээс мэдээж ноогдол шиг бол төлөгдөх байх. За энэ ашигын маржин бол маш өндөр хувьд. Ерөнхийдөө бол Монголын салбарыг ингээд хараад үзвэл банкуд санхүүгийн байгууллагын салбарын ер нь нийт салбарын өсөлт нь бол ер нь бусад салбараас л хамаагүй илүү. Бусад салбар нэг 15-аас 20% өсдөг байхад бол банкус бол ер нь нэг 30-аас 35% өндөр өсөлттэй байгадаг. За энэ мэтлэн ленд томоохон компаниуд бол салбараасаа илүү буюу 20-с 25%-аар төрүүлж. Тэгэхээр нэг нийт санхүүгийн үзүүлэлт нь бол нэг 45, 50, 60% өндөр өсөлт үзүүлээд бол явж байгаа юм. За хамгийн дээр нийт актив өгөөжийг харуулж байна. За эзэдийн өмчийн өгөөжийг нь бас харуулж байна. ROI доотлолт нь 24 оны байдлаар 49%-тэй, 23 онд 46%. Буюу эзэдийн өмчөө эргэлдүүлээд хэдийн хэмжээний мөнгө оруулж байгаа вэ? Нийт одоо хөрөнгө оруулалтын хувьцаа эзэмшдэг мөнгөийг хэр зэрэг өсгөж байгаа гэдэг бол эндээс харж байна. 49-гээ төгрөг маш өндөр дүн 50%-тэй гэсэн үг. За нийт актив эргэлдүүлээ нэг 24 онд 14% өгөөж болсон бол байх нэ. За доошлоод хэлээ EPS-ийг харъя. Мэдээж хувьцаанд хөрөнгө оруулж байгаа бол хэлээ цэвэр ашигаас гадна EPS-ийг харах хэрэгтэй. За EPS юу гэвэл нэг ч хувьцаанд өгж байгаа одоо цэвэр ашигын хэмжээг нь илэрхийлж байгаа. За мөн адил BPS-ийг ялгаагүй сүүлийн хэдлээ 5 жилийг нь хараад үзвэл 20 онд 3 байсан бол 24 онд 48 болоод маш өндөр өсөлтийг үзүүлсэн байгаа. За доошлуулаад P-ийг нь хараад үзвэл тухайн жилийн дундаж ханшаар нь хуваагаад үзвэл ерөөхдөө бол жил болгон л нэг харьцангуй хямдаар үнэлэг. За 23 он 22 онд бол бүр маш хямд байсан байна. 23 1.8-т. За практик дээр онол дээр ер нь P харьцааг 10-аас доош байвал харьцангуй боломжийн үнэлгээтэй хямд үнэлгээтэй гэж бол ярьдаг байгаа. Тэгэхээр ингээд хараад бол PB-инч дээр P-инч дээр үнэлгээ бол хямд бол байх нэ. За одоогийн 25 Q1-ээр нь сүүлийн 12 сарын нийтлэг хараад үзвэл одоогийн P бол нэг 3.7-тай хувьцаанаас 140-оор нь бодоод үзвэл мөн адил үнэлгээ нь бол хямд байх нь. Энэ бизнесийн бодис бизнесийн үнэлгээсээ одоо байгаа хувьцаанаас нь харьцангуй хямд үнэлэгдэж байна буюу хөрөнгө оруулахад тохиромжтой гэж хэлж болно. За яг өмнөх лайв дээр хэлжсэн дагуу яг Монголын нөхцөлд бол нөгөө үрэж бус зах зээл нэг ийм зах зээлийн асуудалтай холбоотойгоор бол хувьцааны үнэлгээ бол төдийлөн ач холбогдол харьцангуй бага байдгаа гэж хэлжсэн байгаа даа. За эцэст нь ашигт ажиллагааг нэг дүгнээд хэлэхэд бол компани гол орлого болох хүүгийн орлого өндөрсөлттэй, за цэвэр хүүгийн орлого, за түүнээс үүсэх цэвэр ашиг бол салбарын дунджаас бол өндөрсөлттэй байна. За EPS-ийн дундаж өсөлт бол бүр супер өндөрсөлт 48-аас 20 онд чинь 3 төгрөг байсан ш. За нэм бол одоо хамгийн чухал үзүүлэлт гэж ярьсан цэвэр хүүгийн маржин бол салбарын дунджаас мөн адил өндөр буюу харьцангуй өндөр түвшинд хадгалагдаж чинь сайн үзүүлэлттэй байгаад байна. За мэдээж P талаасаар бол үнэлгээ бол харьцангуй хямд байгаа. За тэр нэг ленд ийм хувьд бол нэг санхүүгийн хувьд бол нэг иймэрхүү байгаа. За эцэст нь лайва өндөрлөхөөс өмнө хэлэхэд та бидний ярьж байгаа за ноогдолчгийн хувьцаа, сайн потенциалтай хувьцаанууд хэлээ яриа л байгаа тань. Тэгэхээр ингээд харуул хаан банк байна, QPay байна, за лендиг хэлээ багс дээр нэмжлээ. Тэр яг нэг анхаарал татж байгаа зүйл жоохон эслийн нэг хүчин зүйлийг нэглээ ярих үүднээс бол хэдүүлийн багц дээр болж байгаа санхүүгийн салбараас хит төвлөрөл өндөртэй байгаа даа шүү. Тэгэхээр та өөрийн багц дээр хувьцаа бүрдүүлж байгаа бол санхүүгийн салбараас гадна давхар хүнсний ч юм уу, үйлдвэрлэлийн ч юм уу өөр 1-2 салбарын харьцангуй эдийн засаг муутахад stable defensive хувьцааг нэмхийг бол би танд бол зөвлөж байна. Магадгүй уулуурхай хувьцаа ч юм уу. Санхүүгийн салбар яг бид нар 21, 22, 23, 24 онд бол Монголын нийт эдийн засаг бол нийт өөрөө макро эдийн засгийн орчин бол сайн байгаа да. Эдийн засаг бол өсөлттэй байгаа да. За 25 он гарснаар бол эдийн засаг бол зарим нэг үзэлт бол эрс муудаж ирж байгаа. Тэгэхээр нэг эдийн засгийн өсөлт бол бүр нэг хямрахгүй ч удааширж гин. За магадгүй 26, 27 онд юу болохыг бол тааварлашгүй. Тэгэхээр эдийн засаг агшаад эдийн засаг муудаад ирвэл хамгийн том цохилтыг бол санхүүгийн салбар бол авдаг. Айгүй sensitive хувьцаа байд юм шүү. Тэгэхээр та эдгээр зүйлийг харгалзаж үзээд багц дээрээ defensive хувьцааг бол бүрдүүлэх нь бол зөв юм а. За аль ч талдаа бол хувьцаан дээр би тань зөвлөдөг ноогдол ашиг өгөөж өндөртэй ноогд ширтгүүлэлтэд тогтмол өгдөг тийм дивиденд хувьцаагаар талбай түүнээс дээш өгөөл ямагт бүрдүүлэхийг зөвлөд явдаг бол байгаад байгаа. За өнөөдөр Юрита манай харилцагч бол өнөөдрийн мэйлээ шалгаараа лендинг эдгээрээ багтаасан дүнслүүдийг багтаасан яагаад хувьцааг нь авах хэрэгтэй багтаас хамгийн гол үзүүлэлтийг харуулсан шинжилгээний материал танд өнөөдөр бол мэйлээр очно. Хэрвээ та манай харилцагч биш бол манай дээр утсаар яриад эсвэл хүрэлцээрээд өөр төрх хөрөнгө оруулалтын багцаа бүрдүүлээд эдгээр шинжилгээний материалуудыг аваад хамгийн одоо үргэлжтэй гэсэн зөвлөгөөг аваад авах боломжтой. За ингээд лайв өндөрлөө.